Аминго өгүүлэлэг. Хүүтэн бороо шахуурцсан жиндүүхэн өдөр. Ажил дээрээсээ гараад гэр рүүгээ алхах Ломб норж даарч байгаадаа эмзэглсэнгүй. Тэнгэрт битүүл хуралцсантай адил түүний дотор харанхуйлна. Уйлгнан шиврэх бороо шиг сэтгэл зүрхнээс нь гашуун нулимс төрж ирээд байлаа. Аврал ирэх мэт аман өмөлцөд хөдлөөн бүрийг нь дагуулan бүлтийтл хар зогссон охиныхоо гар дээр цохиж улчаад гэрээс гарсан эцгийн сэтгэл өдөржин булангарт нь тогт хүргүтжээ. Аав нь өмөрсөндөө булцгар жаахан гарт нь хүрсэн гэдгийг балчирхан охин яахан мэдэх вүлээ. Урангоо газар хүрэхгүй шахан бүүцэлдэг биш үлээ. Сүүлийн үед амингоог арай л ширүүлээд байна гэж бодхоос Ломбын нүд үрэлзэн алхаагаа төрөсгөв. Автобус унан суусангүй. Алхасаар яваад гэртээ ирлээ. Ирээд удаагүй бололтой их нэрэн галтгооны өрөөнд харагдав. Том өрөөнд тоглож байсан дүүгээсээ төрүүлэн амингоо аав руугаа нэг том харснаа. Гомрохсон янзтай доош тонгоолоо. Гутлаа тайлах гээ суутал амингоо дэрэгдэн ирээд гараа сарвав. Аавынхаа тэнийсэн алган дээр хоёр ширхэг үзэмтэй өрөл тавьжээ. Ломб охиноо үнсэд эрхий хуруугаа гоцоолгов. Угаалгын өрөөрөө орж нойтон хувцас солиод гарч ирлээ. Амдан зогсож байсан амингоог өхөөрт нь өргөхөд аавынхаа хүзүүгээр тэрэн авч нүдэрээ инэв. Галтгоонд хоол бэлтгэж байсан буумаа адилхан хоёр охиныхоо нэгэнд нь илүү хандаад гих төвсөрхөн бодлоод авшруулна. Дотроо бухимдсан хിവэр. Ломб галтгооны өрөөрөө орж амингоо тоглохоор дүүдэрээ очлоо. Хүүтэн бороонд нэвт норж баг зэрэгжих үтсэн Ломб халуун цаавчингоо ус бахтай юм шиг мөртлөө хувцас нэвт норгож байна. Шиврээ бороо хувцсан таалтай гэж үний юм да. Химэн эхнэрээсээ өгөөдлөө. Тоглоомоо булаацалдсан хоёр охиноосоо болж өглөө ам мөрөж ажилдаа уун цуван гарсан хоёр оройчлон мутайхан байгааны. Ломбын яриа өдөж байгааг үл анзаарсан царайлж гурлаа автгаалн зогсох бумаа хариуд уурсангүй. Эхнэрийнхаа таагүй хിവэр байгааг анзаарсан Ломб олон юм ярьсангүй. Аяг цаагуулсан болоод хоёр охин дээр очив. Зурагтын сувг солин хөвтөх аавыгаа хоёр охин нь олон шулгана. Урангоо дуудуул чанга чанга ярина. Амингоо дохиж хаяа үл ойлгогдохч үг хэлэх шиг болно. Энэ бүгдийг ажиглаж хөвцсөн Ломб бос цуулаа. Тэгснэ амингоог дуул гэж дохингоо маамуу нааширдаг өөрөө дуулж өглөө. Дүрлэгэр алагнуудаа эргэлдүүлэн нүрээ минь жийлгэн их л хичээснэ. Маамуу гэж бүдэг бадаг хэлэхэд аав нь баярлан дохиж алга таашин охиноо урамшуулав. Хажууд нь зогсож байсан бага охин урангоо нь би гой дуулна гэд их чигээ аргаж түлхснээ. Аавынхаа зогсож байгаад хид дуу хольж дууллаа. Учир мэдэхгүйч бага охин нь үг хэлэх гэж ядаж байгаа ихчтэй ийн дээрэнгүү хандаж буйд Ломбын сэтгэл хүндрэлн хүүтэн хөлсөн жайхрах шиг болжээ. Гэлээч бага охиноо зандарч их чигээ ингэж болохгүй гээ хэлчихвэл юу тэгтгийг сайн мэдэх тэрээр өө ястай мундаг химээ нөхөрт нь үнснээ. Урангоог өөр дээрээ суулгаад одоо их чин дуулна гэд гартаа байсан зурагтны удирдлагын микрофон болгоно амингоогийн урд барьлаа. Хүсэл сонирхолтой хөтлөгдөд ганц чухал үг хэлээсэй гэж бодох аавын мэрэлтийн. Огт юм ярихгүй биш. Ганц хоёр үг хэлдэг охиноо хилд орно гэж Ломб итгэдэг. Энэ жил сургуульд орох насны боловч хэлний бэрхшээлээс үүдэн хойшлуулад байгаа юм. Хоёр насны зөрөгтэй мөртлөө урангоо бол шаазгаал гэсэн үг. Завсарч үлээгүй шулхна. Зааж өгсөөл рүү онцгой хүрдэн тогтооно. Амингоо дүүгээ дуурайж амны хөдөлгөөнөөс бүгдийг ойлгоно. Дуурайх гэж оролдоно. Дааж чадахгүй. Харин хөдөлгөөний эвсэл сайтай. Бүжиглэх магадгүй нугарах авьяастай химэн аав амингоохоо дотроо магтдаг, бахархдаг. Хөөхөн охин төрүүлж өгөөд бурхны орныг зорьсон ханыгаа орлох үний тухай Ломб бодож үзсэн удаагүй.
Улааны ялзраа охиноо тэврээд хоцорсон тэрээр охиноо хүн болохоос өөр бодолтой гэвгүй. Хин нэгнийг бараадаж өсгөөд өгөөч гэж гуйгаагүй. Ангир өөргөө амлаагүй хоцорсон охиноо ингэртээ тэвэрч илгэндээ наан өдий хүргэсэн хүн бол ломб. Ирүүл байхад болно. Химийн ботхоос биш охиноо ярьж чадахгүй санаа зовх нь бага. Охиноосоо илүү гарч чадахгүй ажил гэр хоёрын хооронд шогшиж явсан ломбод бусдаас илүү халамж анхаарал тавьсан хүн бол Бумаа. Түүнийг охинтой хамт байнга бөөцөлн халамжилж сэтгэл гаргах бүсгүйгээс тэгтлээ харц буруулаагүй. Ингиж дотносоор нэг гэрт орсон хоёр өнөөдөр охтуудаа өмчлөн өмөрч ам уурийнх нь олонтой болжээ. Хил нэвтэрч чадахгүй хүн рүү бүлтэлцэн амийг харах нь дэндүү өрөвдөлтэй харагддаг амингаа одоо илүү санаа зовдөг нь үнэн. Химэн ломб өөрийгөө буруутгана. Гэвч Бумаа өдрөөс өдөрт амингууд ширүүлэх нь илт нэмэгцээр байгааг ломб мэдрэх тусмаа шаналх нэгсжээ. Үг хэлэхгүй ч гэсэн андашгүй. Амингоогийн дүрлэгэр алаг нүд нулимсаар дүүрээд аавыгаа бараад нь салахгүй дагах нь нэгийг хэлнэ. Охиныхоо энэ төрхийг хараад ломбын үр зүрх өмрөх шиг болно. Хийлж ярьж чадахгүй сонсол муу хэдиж амингоо 5 настай байхдаа 35 үсгээ нүдлэн цээжлээд бичиж сурчээ. Амингоотой охиноос илүү бичгээр харилцах нь амар болов. Сургуульд ороогүй, цэцэрлэгт явдаггүй амингоод аяг тавгуугаас эхлээд гэрийн ажил мундахгүй. Тэдний галтгооны өрөөний хаалганд ягаан хавцтай дэвтэр үлгөөтэй байх. Энэ бол амингоотой харилцах дэвтэр. Өглөө гарахаас өмнө Бумаа угаах харчих цэвэрлэх гээд баахан үүрэг даалгавар бичнэ. Ломб охиноо магтаж өгөхөөрт нь заавал нэг шин дуу шүлэг бичиж үлдээн. Амингоо гихт тэдний сэтгэлийн ялгаа ийм. Хэд хоногийн өмнө ягаан дэвтэр дээрх чи аяг тавг муу угаасан байна. Дахиж сайн угаа. Хөргөчөнд байгаа заримгийг идэж болохгүй шүү. Гэх Бумаагийн даалгаврыг уншсан ломбын нүд бүрэлзээд иржээ. Чи яагаад ингэж бичиж байгаа юм бэ? Өдөржин гэрт байгаа хүүхэд ганц зарим идэж болохгүй юу? Энэ аяг тавгийг чи угааж чадахгүй бол би угаая гэсэн ломбын үгэнд. Үдий олсон хүүхэд аяг тавг угаахад яагаад байгаа юм бэ? Урангой орой ирээд зармыг нэгдэг үсттэй. Чи яагаад дандаа өөрийнхөө охиныг өмөрч байдаг юм? Би ч гэсэн охинтой хүн шүү. Химэн Бумаа хариу өгсөн нь гал дээр тос нэмэгтэй адил хэрүүлэг хурцдгав. Энэ хоёр хүүхдийг миний чиний гэж яаж хэлж чадаж байна? Хоёулаа миний охин. Амингог амшигээ хайрлан гэд байсан өвчин ийм хурд налга боллоо гэж юу? Эсвэл чи тэгж худлаа хэлж байсан хэрэггүй гэж хэлчихэд амингог дагуулган гарсан ломбын араас Бумааг өвж очин харагдаж нөхөр охин хоёроо авчиржээ. Гэтэл өнөөдөр дахиад л хэрүүл. Бас л нэгэн зэмлэж буруутах нь нөгөө нөмөрсөн сэтгэлүүдэд хаацаална. Дотгошоо бухшицгаж байгаа нэлт. Өглөө ажилдаа очихоос өмнө өөр нэг ажил амжуулахар шийдсэн ломб. Урангойг хүргэж өгөөд чи шууд ажилдаа оч. Би өөр газраар орох ажилтаа гэхэд Бумаа юм хэлэлгүй бага охиноо хөтлөн гарчээ. Охиноо хийлд оруулах гэж сайн гэсэн нэмж бариач лам хуургыг гүйцээх төгсөн ломб. Миний охин уншиж бичиж чадна. Хөдөлгөөний эвсэл сайтай. Тийм болохоор зэрэгчин болгоё гэж шийджээ. Гэхдээ энэ тухайгаа их нэртэй хэлээгүй. Циркийн дунд сургуульд 5-7 насны хүүхэд элсүүлэн гэсэн зарын дагуу охиноо хөдөлсөөр Радна базрын нэрмж циркийн сургууль дээр очив. Шалгалтын комиссийн дарга эмэгтэйтэй уулзаж охиныхоо талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ярих сонсох муу гэдэг бол хүүхдийн авьяасыг дарах асуудал биш. Ийм хөөрхөн охиныг шалгуул гэсэн хариу сонсоод самсаа шархиртлаа баярлсан ломб. Амингоо миний охин хичээгээрээ. Циркийн сайн нураач болж чадна шүү гэж бичээд охиндоо уншуулв. Бүжиглэж нуурах дуртай охин нь би чаднаа аава гэсэн хариу өчжээ. Охиндоо авсан хувцаа гэртээ аваачилгүй. Ажил дээрээсээ шууд авч гарч ирсэн болохоор баг зэрэг үрчгэрч гэлээ. Яг таарч байв.
шалгалт эхэллээ. Комиссийн даргын тохиогоор Аминго бүх дасгалыг сайн гүйцэтгэв. Сонсохгүй гэхээс аав нь худалцацуулаа. Хөгжмийн ая хэмнэлийг яг тааруулна. Уран гой хөдөлгөн эвслээрээ гайхуулах охиноороо улам бахархаж суудал дээрээ тогтож ядна үнэлцлөө. Яг энэ үед Ломб Тэнгэрийн оронд очсон ээжт нь сүслэн залбирч талархаж байв. Өдөөс хойш дөнгөө сонсох аав охин хоёр ойрхон ресторанд орж хоол идлээ. Охиноо шалгалтанд оруулсан гэж хэлэх үү байх уу гэж баг зэрэг тэнэгэлдснээ хийдий болтол нуух юм бэ гэж бодоод бумаатай уцаар ярьлаа. Чи тэгээд ганцаараа очиод байхдаа яах вэ? За дүнг сонсонгуудаа яриарай. Бумааг ингэж хэлэхэд Ломбын дотор уужраад иржээ. Хамгийн өндөр оноо авсан охиноо дагуулад бумаагийн ажил дээр очиж баярт мэдээгээ дуулгалаа. Баяр хүргэе. Ийм мундаг охиноо шагнана гэсэн бичиг уншуулснаа. Бумаа гоёмсог уутан дотроос улаан цэцэгтэй цавцаагаан даашинз гаргаж ирлээ. Амингоо шууд өмсөлөв. Яг таарчээ. Аминго шин даашинзныхаа хормог дээр үлэн нэргэлтээд бөөн баяр. Ломб охиноосоо илүү баярлаж суулаа. Тэр гурав гарч урангуйг цэцэрлэгээс аваад харив. Бумаа нөхрийнхөө гарыг дэрлэн хөвтөөд зургт үзэж байвч санаа бодол нь огт өрзөгттэй нүвчлэн. Хоёр охиныхоо нэгийг ад үзлээ гэж намайг буртахтаасаа тэгсэн мөртлөө өөрөө аминго гэд яаж байна? Миний охин хөөхтөн биш үү гэсэн бодолтой хатгуулна. Тэсэлгүй ухсхийн бослоо. Тэгснээ зургтны тоглож суусан амингог яад баах новш хөлрүүлээд байгаа юм бэ чи? Бос цэвэрл химэн зандарлаа. Амруу нь хараад бүхнийг ойлгодог амингогийн дүүтэйгээ тоглоод баясгалантай байсан царай нь хувьсгийв. Нүдний гал хүртэл хормын зур унтрах шиг болжээ. Аминго бүдэг нүм өлхөж тоглоомоо хамж байхдаа аав руугаа нүднийхээ булангаар харах нь өрөвдмөр. Хашгичж байгааг нь сонсохгүй мэдсээр байж хурдал. Хүүхэд уруу татахтай сайн шүү. Нэг юм дээш тавих янзлах санаагүй байж буулгахтаа гарамгаа гэж яана гэд бумаагийн бүхэн Ломбын зүрх рүү шивж байлаа. Энэ үед урангоо гүйж ирснээ. Аавхаа гидсэн дээр суух гэхэд нь ичтэй тусал. Тэр тоглоомноос нь хураалц химэн зандарахад бумаагийн бүх бие зараагаад ирсэн боловч хүчлэн байж чихнийхээ хажуугаар арай хин өнгөрүүлжээ. Аминго гөмөрч байгааг анзаарангуудаа бумаа угаалгын өрөөнд орч дотроос нь төгдснээ өөрийгөө толинд харлаа. Хөөрхий ярихгүй сонсохгүй нялхантныг битгий хатлаач химэн хаа нэгтээс шивнэх шиг болов. Бумаа цочлоо. Тэгснээ нүдний бүтгэн буугаад сар мань халтардаж үсгэцгэнсэх сийсэн түүн рүү хаа нэгтээс цоо ширтэх шиг санагджээ. Бумаа өөрөөсөө айцаачсан бүсгүй нүрээ хүүт усаар шавчлаа. Тайвшрах гэж ядаж байгаа нь. Яг тэр мөчөд урангой час хитлүүлхэн сонсджээ. Нүүр гараа арчилгүй. Нойтон чигээр нь бумаа шийдсэн чулуу шиг сүмгэн нь орж ирэв. Юу болсны тунгаалгүй шууд амингог тас хитл алгадах нь тэр. Омогтой хойт ихийн удраганд өрцөн хөөрхий охин артиш савн унахта багзаараа пар мөрөгжээ. Нүүр нь хөхрөн эрч унсан охины ардаа гиснаас цус гарч хүүзүү хоолойг нь даган орсов. Буудан дээр хөвтөж байсан Ломб хөлдөө дэглэсэн ширийг дайрч унгаагаад амингог өвөр дээрээ авлаа. Гартаа таарлсан цамцаараа цусыг нь нарчиж толгойг нь дарж аваад царай нь хачин болсон охиноо орон дээр тавьтал ихэр татснаа чанга орлоо. Хүүтэн чин тавьж толгойг балан боох зураа Ломб. Миний охин хэмээн амдаа бүвтэн уруулан жичгэнэв. Охиндоо нүрээ нүдэ тасаасан Ломбын хацрыг даган улван сурслаа. Амд хөдөл нь хаяа нэг хүний нэрхэл шиг болно. Аврал гууж байгаа бололтой. Ихэс мэдлээд өнчирч уцарсан охиноо аврах гэж байгаа аавын төрх юм. Нүдийг нь харанхуултал ориглоод байсан уур омгон ор мөргөө алга болсон бумаа энэ бүгдийг хараад яхаа мэдэхгүй салган нь чичир зогслоо. Учир мэдэхгүй бага охин нь түүний ажид бүлтэлцэн зогсож байн иж рүүгээ харах нь та буруутай гих шиг санагдана. Аминго овоо татхаруу бололтой аавынхаа ингэрт нь алтан унтаад өгчээ. Нөхрийнхөө хөдөлгөөн харцнаас үзий ядаж байгааг ойлгосон бүсгүй. Өөртөө ханд татна урангой хөдөлсөөр жижиг өрөөнд орлоо. Сайхан залуу гих
Тэдний эмнэлгийнх нь Ломбиг ам хуурайгүй магтдаг байлаа. Эхнэр нь нас барсан охиноо хүн болох гэж яваа юм. Ийм сайн эцэгтэй байхад энэ охин алцахгүй. Яг хугацаанд ирж хүүхдээ үзүүлнэ. Ямар ч хам бай гэж. Энэ бүх магтаал тодорхойлт түүний дагалддаг байв. Тэдний хороог хариуцсан сувлис шилжиж явж оронд нь бумаа очиод удаагүй байсан үе. Их хвчлэний ээжүүд хүүхдээ авчирч үзүүлдэг болохоор тэр Ломбиг охинтойгоо ирэхээр бумааж ихтэйхэн сандрана. Яагаад ингэж сандарч твдэд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй. Бумаа энэ нэмлэгт ирээд удаагүй болохоор үйлчлүүлэгчтэй сайн танихгүй. Костюм өмсч зангаа зүүсэн залуу жаахан охиноо тврээд ирэхэд түүний хүүхэдтэй артай үнэхээр сайн аав гэж бодно. Сүүлдээ зөөлөн үнэртэх усны хүртэл бумаа дотн танил болов. Анх охинд нь вакцин хийх гэж гарын жижигэн бодолж байснаа бодвол Бумаа Ломб хоёр ойр зургийн юм ярьдаг, нэр усаа мэддэг болжээ. Одоогоос яг 5 жилийн өмнө шинэ жилийн баярд өгөх тусам Бумаагийн хөнгөнгөнийг нэмэгдээд баярд өгөхөөр гоныг нэмэгдэх юм. Яагаад гэвэл ганц бие учраас хэмээн ажлынхан даам нийтэл түүний энэ үгийг ажлын газрын олох бүсгүүчүүд дэмжиж энэ жил гаднаас очиж урьж шинэ жилийн өргөн тэмдэглэлийг илтснээр гаднаас хэд хэдэн хүн ирсний нэгэнд Ломб. Эмнэлгийн шинэ жилийн баярт урилахаар очсон Ломбтой Бумаа бусдаас илүү дотн танилцжээ. Өглөө оройг уцаар ярина, уулзах санал тавина. Ломб ихэнтэй бүсгүй нь урилга бүрээс татгалзав. Гэвч Бумаагийн халамж анхаарал түүний сэтгэлийн хөвийг аажмаар хөндөж байлаа. Өөрийнхөө төрсөн өдрөөр Бумааг үрж хідэн найзтайгаа жаахан дөрөгчхоод харахтаа ганцаар биш хоёулаа хамт очив. Охиныхоо ээжээс хойш эмэгтэй хүнтэй ойртойгүй Ломбод тэр шөнө хар цагаан сүлэлцэн орчлонд хатаг зөөлөж амьдрах учиртай юм байна гэсэн бодол төржээ. Охинтойгоо хойлох амьдрах бодлоо гээсэн залууд Бумаагийн халамжийн үгээрээ дулаан зөөлнөөс сонсогдох боллоо. Төвний уцаар ярихыг хүлээхээ болж өөрөө залгах болов. Аавтайгаа дэндүү адилхан дөнгөж ой өнгөрч байгаа охиныг Бумаа бөөцөл нь халамжлах нь түүний сэтгэлийн хаалганд таарсан түлхүүр байсан гэлтэй. Ломб нэг цамцыг хоёр өмсдөг байснаа болов. Тэрээр угааж эндүцсэн цамцнаас шилж өмсдөг боллоо. Ажлаа тарахт нь амингод өгөрөө гэд сүү тараг жимс авчиж өгөх нь залуугийн бодол санааг өөрчилжээ. Өнөөдөр охиныхоо хагархаа толгойг харна дотроо мэгшиж суугаа түүний итгэлийн гал унтарсан байлаа. Охиноо ингэртэ тастай өрсөн Ломб талийнхаа чихнэрхаа зургийг ширтэн суув. Шүн дунд амингоо халуурч таталт өгч эхэллээ. Төрөний эмчирээд яаралтай хөвтөлгөв. Гэрийн шахаагач солилгүй охиноо тэрний нэмлэг утсан Ломб чи миний нүдэнд харагдах хэрэггүй гэсэн мессежийг Бумаар үлгэх гэснээ боллоо. Хүүхдийн бие тавгүй байхад хэрүүл хийгээд явах вэ? Үг өмхөрч муутах биш гэж бодсон хэрэг. Амингол Ломб хоёрын хувцсыг хал унцай хоолтой өглөө барьж ирсэн Бумаа палат руу орох гэснээ чадсангүй. Зогсож байтал танаа хоёрын өрөөнд байгаа гэд хаалгыг онгойлгож өгсөн сувлэгчийн хамт дотгош ороход амингоо тусал залгуулчихсан Ломб нүд завчилгүй хараад сууж байв. Бумаа гэрлээ гэж тоох шинж алга. Би харж хоны чи ажил ихтэй байгаа. Харж амар гэж хэлмээр байвч бүсгүн үг эвлсэнгүй. Харин Ломб өөдөөс нь муухан харснаа яв гэж гараараа өгчээ. Дуурч чадахгүй хэсэг зогссноо. Бумаа арга буюу гарч явлаа. Шөндөө охины бие дахиад мууджээ. Энэ үед Бумааг дуудаж хань татмар санагдвч Ломб өөртөөгөө ярьж үгүй хэмээн хариулт өглөө. Өглөө эрт эмч нарын зөвлөгөө хийгээд тархинд яаралтай мэс засал хийх шийдвэр гаргасныг сонссон Ломб жолооч руу уцтав. Тэрээр сайн таних лам өвгний гэрийн хаягийг өгөөд тэр хүнийг бушуухан аваад ир гэжээ. Хаалан хоолцай барьсан Бумаа эмнэлгийн хоёр давхар цаг гэртээ зогсов. Хажуугаар өнгөрснийг сувлэгчийг дуудана цай хоолоо Ломбод өгүүлжээ. Гэтэл нөгөө сувлэгч хэрэггүй гинэ гэсээр савта цай хоолыг тэр чигтэн бариад ирлээ. Цаг гарan суутал ашгүй жолооч нэр. Ломб яран гарч машин дотроо төвдөн ламтай уулзлаа.
Аймангоо алцахгүй эмчилгээ их үр дүнтэй болно. Ивэл цаг нь таарч байна. Гиснэ. За, би чамд их эртгэлсэн биз? Талигач ганчин чамайг тийм амархан өөр хүнд өгөхгүй гэж. Тэгэхээр та хоёрын тааш тохирохгүй байгаа чинь ерөөсөө л дээрээс ирж байгаа хаалт. Цаг нь болохоор тэр хүн чамайг их сайн хантай очруулна. Тэр болтол охиноо бод. Химийн хөвгшнийг хэлэхэд лом хар цагаа үг хэлсэнгүй. Харин боо цавлаж авчирсан нар царшааныг аваад машинаас буу. Ломб дотгошорж ламын үгсэн ар царшаанаар охиноо хариуллаа. Охин нь аавынхаа хөдөлгөөн бүрийг дагуулна харснаа муухан мушижээ. Миний охин одоохон зүгээр болно гэж хариуд өглөө. Хагалгааны өрөөний үүдний сандал дээр ломб бомоо хоёр зөрүү харан сууцгаажээ. Би яах гэж ийм ширүүн зан гаргав та? Надаас гараагүй болохоор нь тэр юм уу? Нэг мэтгэд уурлаа зандарчих юм. Охиныг минь хайрлаж чадахгүй гэж ломб надаас хэд удаа асуулаа да. Гэтэл би гэж тэнийг амтаг. Хэмээн халгалснаа бумаа хилгүүдүүлээ хэрнээ өөдөөс бүлтэлцээд цаанаасаа энэ миний ээж биш гэх бодол нь анзаардаг юм да гэж өөрийгөө өмөрсөн бодолтой эргэж зууралдав. Хагалгаа амжилттай болсон. Амингогийн бие сайн гээд нүүр дүүрний нэмсэглэх эмчийн өөдөөс яран очсон ломб баярлаа гэж хэлэхдээ нулимсаа барьж дэлсэнгүй. Энэ үед төөний дэргэд очин нулимсыг нарчиж өгсөн бумаг чи одоо яв. Гэртээ хар гэснээ. Ломб бүсгүй ширүүхэн төлглөө. 3 цагийн дараа амингоо гэрчим дэмчилгээний тасаг руу шилжүүлв. Тэр шөнө амингоо тайван унтжээ. Эмчтэй хамт ломб өглөөр тасаг руу норлоо. Толгой хэсэг нь битүү болттой охиноо хараад зүрхэн шимширсэн ломб. Аава гихтүү сонсов. Чихэндээ итгэсэн үг гэтэл охин нь дахиад аава гэж хэллээ. Миний охин амингоо гэд хоёр хөлийг нь ээлжлэн үнсэх ломбын мөрөн дээр зөөлөн алгацсан намхаа эмч. Одоо тайван байлга гэд ломбыг дагуулсан өрөөнд орлоо. Ихэс төрх үеийн цочрлоос болж сонсч ярих эрхтний систем дугалцсан байлаа. Сая дахинд хүчтэй цохилт өгснөөс суур хэсэгт үүссэн цус хорлтыг соруулж авсан. Мөн цочрлын улмаас саармагдсан тэр хэсэгт мессежлбэр хийлээ. Охин ч одоо ярьж сонсно. Цоо ирэл болсон гэв. Ломб эмчтэй нэлээд удаан ярилцаж таатахраад ороход охин нь сэрүүн байлаа. Амингоо миний охин хэмээн зөөлөн дууджээ. Та уйлсан юм уу? Нүд ч муухай болчихж. Би хизээ сургуульд явах вэ аваа хэмээн цовоог их чинь ярьлаа. Миний охин ямар мундаг юм бэ? Одоо утахгүй сургуульд явнаа. Миний охин мундаг нугарч болно. Тийм ээ гэд хоёр хацрыг нь үнсгэд амингоо ээж гэд дуун зөөлрөв. Тэгснээ урангоо гэртээ байгаа юу? Бумаа ээж намайг зодоод миний толгой өвдсөн чинь эмч намайг зүгээр болгосон юм уу? Аава би ярьж дуулдаг болсон тийм ээ гэд үгээ дараалуулан шулганлаа. Ломб баярлсандаа тэрв аль эсвэл охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан уу? Юм хэлж чадсангүй. Тэгтэл амингоо бумаа ээж минийх биш. Урангоогийн ээж тийм ээ гэхэд ломб төгдөрснээ. Миний охин мэддэг юм уу? Хэмээн арайхийн дуугарлаа. Надад би чиний ээж биш гэж ягаан дэвтэр дээр бичиж өгсөн. Би урчсан. Миний ээжийг тэнгэрт байгаа гэж эмээ хэлсэн. Миний охин бүгдийг мэдэж байж би гэж тэнийг амтан үнний хэлэлгүй үдийг хүртэл явж байдаг. Хэмээн өөрийгөө буруутгасан ломб. Одоо миний охинд аав охин хоёр алцахгүй гэдгийг амингоо төдөлгөө унтлаа. Шөнө болтол сууж байгаад явсан бумаа дахиад л өглөөрт зогсож байлаа. Ломб түүний дэргэд очсноо. Би энэ хүүхдийн төлөө амьдрах ёстой хүн. Буруу сонголт хийсэн алдааг минь богино хугацаанд ойлгож өгсөн бурхан хандад талархаж байна. Гэхдээ би урангойгоо эцгийн ёсоор харж хандаж явна гэж хэлчихэд
буцаад алхав.